Тэгээ мөнхийн эзний амар тайван бас бидний дээр өнөрлөжсэн байна. Нэгүсэлтэн талархыг бүгдээ хамтдаа талархан залбирая. Их эзэн минь та өөрийнхөө орших өгүүлгээр энэ цаг үеч бидний дээр буулгаж өгөөрэй эзэн минь. Хүний бүрийн зүрхний хүслийг та мэдж байгаа. Хүний бүр таны өмнө хэрхэн амьдарч байгааг та бүгдийг мэдж байгаа. Эзэн бид өнөхөр сул тарай билээ. Таны орших үг өнөөдөр ч гэсэн бид эргэлхийлж хэрхэн итгэл дотор зөв амьдрах уу, хэрхэн таны үгийг хүндэлэх үү, хэрхэн танаас суралцах уу гэж өнөөдөр ч гэсэн таны оршихуун өмнө үнэхээр хурж ирж байна. Эзэн та өөрийн хүүхдүүдтэй яриад ядарсан нэгний та үнэхээр төсч босгож өгөөрэй. Эзэн таны дотор бартамсан нэг эзэн та үнэхээр итгэл дотор шалгаарай. Бидний дотор үнэхээр бартамлын зүрх бүү байгаад танаас гоё яваа. Оюун бодлын үнэхээр муу нэгэн шивж аливаа үнэхээр хэрэггүй олон бодлуудаа бидний дүүргэж сорж идэг. Их эзэн та үнэхээр энэ цаг үеч өөрийн хүүгийн үнэхээр ариун сүнсээр бидний хочж өгөөрэй. Таны үнэхээр үнэн үг энэ газар тунхаглах болтугай. Таны үнэхээр итгэл энэ дотор үнэхээр тунхаглах болтугай. Бидний та үнэхээр босгож ирээд бидний үнэхээр таны өмнө хэрхэн зогсох ёстой, таны өмнө хэрхэн үйлчлэх ёстой, таны өмнө хэрхэн үйлдэх ёстойг та сануулж өгөөрэй эзэн минь. Зөв амьдралуу та бидний чиглүүлж өгөөрэй. Бид үнэхээр хэн нэгэн сайн биш харин таны өмнө зөв амьдрахыг хүсэж байна. Их эзэн та хамт байгаарай. Таны хүчит мотор, таны орших уу хөөний Иесус нэрээр залбирч байна. Амен. За би теологийн сургуульд сурч байгаад грек болон еврей хэл ордог байсан. Тэр грек еврей хэл дотор грек хэл өөрөө бид нар хэллүүдийг ер нь мэддэг. Эр хүйс, эм хүйс, тэгээс хармагтай. Гэтэл грек хэлэн дээр эр хүйс, эм хүйс, хармаг бас нэг дундын хүйс байдаг. Энэ болохоор эр болоод эм хүйсийг холсон хүйс гэж байдаг. За би бурханд итгэсэн. Миний дотор ариун сүнс байгаа. Үржигч минь бурханд итгэсэн. Үржигчийн дотор ариун сүнс байгаа. Ариун сүнс эрэгтэй болов эмэгтэй болов. Хэрвээ эмэгтэй ариун сүнс бол миний дотор байх боломжгүй. Хэрвээ ариун сүнс эрэгтэй бол эмэгтэй хүний дотор орших боломжгүй. Тэгэхээр яг үүнийг задлахын тулд тэр грек хэлээр тийм хэлний тэр юу гэсэн энэ нэгөөр айгуух задар энэ өөрөө задардаг байна. Тийм болохоор бурхан бидэнд ариун сүнсээ өгөхөд ариун сүнс өөрөө хүчтэй, ариун сүнс өөрөө уян хатан бүх зүйл ариун сүнсний тэр дотор багтсан байдаг. Эмэгтэй хүнээс гадаг тэр уян хатан зан чанар, эрэгтэй хүнээс гадаг тэр хатуу хөдөө зан чанар энэ зүйлүүд ариун сүнсний дотор төгсөөрөө байдаг. Тэгээ бидний бурхан эзэн бол төгс эзэн. Тэр төгс болохоор биднийг ийм зүйлтэй үнэхээр одоо ч гэсэн бас босгож байна. Бүгдээрээ энэ цаг чинь ариун сүнсний оршихуйг бууж байна. За тэгээд өнөөдөр бүгдээрээ эзний үгийн цаг руу анзааръя. Хамтаръя. За би та бүхнийг Египтээс гарсан номыг гаргасаа гэж хүсэж байна. Энэ Египтээс гарсан номын Мосегийн энэ хэсгийг дуртахаас өмнө энэ дэлхий дээр хүмүүс бизнесмен хүмүүс зөвлөгөө өгдөг, сэтгүүлчнэр асуудаг, за аман сэтгэл зүйчнэр бас хүмүүс зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө авах гэж хүмүүс маш олон салбаруудаас олон сонголтууд байдаг. Тэгээд энэ сонголтуудын донд бас эргэлхийлж бас хайргүй сонголтууд бас байдаг. Тэгээд нэгэн бизнесменээс нэг хүн асуусан би амжилттай амьдрахын тулд яах ёстой вэ гэсэн. Тэгээд бизнесмен ингэж хэлсэн байна. Би өөрийнхөө бүх хүчинд зөвхөн өөртөө итгээд боломжгүй гэсэн зүйлүүдийн араас би явсан.
Харин цаг хугацаа эргэх бол явах өнгөрөх болгонд бүх зүйлүүд миний хувьд боломжтой болж ирсэн. Хэрвээ чи амжилттай амьдрын бол өөртөө итгэ гэсэн байна. Тэгээ энэ бол бизнесмен хүний зөвлөгөө. За одоо нийгэмдэр хүртэл өөртөө итгэхийн тухай ярьдаг, өөртөө итгэх тэгвэл бүх зүйл боломжтой хүрэхгүй газар өгөө гэж ярьдаг. За би тэнд өөртөө итгэх тухай ер нь өөртөө итгэлтэй хүмүүс энд манайхнаас гараа өрөхгүй юу? За би өөртөө итгэлтэй гэдэг. За ичиг юм санаа зовхон байхгүй чи бид чи нэг гэр бүл шүү дээ. За өөртөө итгэлтэй хүмүүс байгаа. За би одоо нэг энгийн жишээ гэрээ. За тэр бизнесмен хэрэг чи өөртөө итгэх юм бол бүх зүйл боломжтой гэдгийг уриалж гисэн. Тэгэд нэг залуу маш сайн уриалсан. Чи өөртөө итгэх гэсэн. За тэр залуу урам зориг авсан. За би одоо нэг жишээ ярив. Та гараа ихгүй юу? За хоёр загас уулздаг. Хоёр загас уулзсан гоо нэгэндээ хэлдэг. Би энэ том тэнгисийг давсан. Одоо надад дахиад давах хүч байна. Би тэрийг давна. Чи юу өөртөө итгэх юм бол үүнийг давж чадна гэдэг. Тэгээ маш сайн нөгөөдгөө зоригжуулдаг. Тэгээ нөгөөдгөө зоригждаг. За тэгээд нөгөө загас маань явдаг. Араас нөгөө загас дагаа явдаг. Маш өөртөө итгэлтэй би юусаа давж чадах юм байна гэдэг дагаа явдаг. Харин төд бодлоо загасчны дор орж ирээд түүнийг авдаг. Нөгөө өөртөө итгэлтэй загас маань ингээд зогсож байгаа. Бидний амьдралд өөртөө итгэлтэй байсан ч гэсэн бидний амьдралд үл хамаарах хүчин зүйлсүүд бидний орж ирж бид нөлөөлдөг. Та хичнээн өөртөө магадгүй итгэлтэй байсан ч гэсэн энэ зүйл орж ирдэг. Өнөөдөр чуулганд явж бидний хувьд эзнийг таньж мэдсэн зүйл маань бид өөрийнхөө хүч маань, миний хүч маань хязгаартай байна гэдгийг мэдсэн хүмүүс үүн дотор хамаарч байгаа. Би хувьдаа миний хүч хязгаартай, миний бас хүрэхгүй газар өвчнөө байдгийг би мэдсэн. Харин мөнхийн эзнээс гоох юм бол боломжтой гэдгийг би мэдсэн болохоор би өнөөдөр энд зогсож байгаа. Магадгүй та энд сууж байгаа. Би өөрийнхөө хүчээр явах газар байсан ч гэсэн хязгаартай байна гэдгийг бас та бүхэн бас мэдсэн хүмүүс энд байгаа. Тэгээ нөгөө загас маань яасан байх нь? Хичнээн өөртөө итгэлтэй, эрч хүчтэй хөдөлсөн ч гэсэн загасчны дор орж ирээд түүнийг барьсан. Тэгээ түүнийг барих үед түүний нөгөө нэг өөртөө итгэлтэй байх хүсэл тэмүүл бүх зүйлүүд нь нөгөө торон дотор хөвөгдөж байгаа. За би зүгээр өөртөө итгэлийг ямар нэмээр үгүйсгээгүй шүү. Харин энэ маань хязгаартай гэдгийг би хэлж байгаа шүү. За бүгдээ хамтдаа Мосе номын энэ хэсгээс би уншиж өгье. Мосе номын 14-13 дээр. Мосе ард түмэнд бүү айцгаа бат зогсож эсний авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египчүүдийг та нар дахин хизээч харахгүй. Мосе ард түмнийг бүү айцгаа гэсэн байна. Ард түмэн айцсан байсан. Израиль Египтийн боолч дотор тэд 430 жил байсныгаа дараа маш их тэмцлийн үр дүнд арайч нэг муу гараад элсэн цөлөөр явж явах үед яг энэ хэсэг Мосе ард түмнийг бүү айцгаа гэдэг. Ард түмэн яагаад айсан бэ гэхээр Паран болон түүний 600 дайчин морц цэргүүд тэдний араас тоогоос божигнуулаад Израильчүүдийн араас ирж ирсэн. Тэд аян замдаа баяр хөөртэй байсан байгаа. Та төсөөлөл үзээрэй. Үнэхээр 430 жил үр удмаараа дарлагдж байгаад арайч нэг чөлөөлөгдөд баяр хөөртэй гэр бүлээрээ инээлтэл одоо бид чинь шинэ газар очих гэж штэ. Шинэ амьдрал бидний хүлээж байна. Одоо бүгдээрээ дарлагдахгүйгээр амьдрах нь ийм уран зоригтой явж байсан ба. Тэгээ тэр үед эргээд харахад Параны цэрэг тэндээс тоос манаргаад ирчихсэн. Эд үнэхээр уран өгсөн. Энэ 14:1 дээр гэсэн байна. Эзэн Мосед айлдан эргэж
Мигдол ба Тэнгисийн дунд Пихехаротын өмнө буудал гэж чи Израилийн хүүгүүдэд хэл. Та нар Баал Зефоны харалтай эсрэг талд далайн ирэх буудална. Израильчууд явж явах үедээ далайн иргийн наахан Бурхан тэднийг тэндээ буудал гэсэн. Тэндээ нэг үгээр бол оршин суу гэсэн. Тэгээд тэнд тушаалыг хүлээж тэнд буух байсан. Гэтэл нөгөө талд нь болохоор Баал Зефоны харалтай эсрэг тал буюу нөгөө талд нь бас нэг үндэстэн байсан. Боломжгүй нэг үл Баал Зефон буюу энэ хим шүтэнтэй газар. За энэ үед Израильчууд ийшээ харахад далай, ийшээ харахад өөр үндэстэн, ийшээ харахад Египтээс цэргүүд тоос манаргаад ирж ирсэн. Израильчуудын хувьд бол үнэхээр ямар ч боломжгүй нөхцөл байсан. Зогтох гэхээр далаа толцсон, ийшээ явах гэхээр бас нэг өөр газар үндэстэн. Тэгээд нөгөө талаас дайснууд ирж байгаа. Египтийн цэргүүд ирж байгаа. Израилийн хүүгүүд ихэд айж эзэн рүү хандан хашгирцгаав. Тэд Мосед Египтэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөл өхүүлэхээр авчирсан уу? Тэд бүх нөхцөл байдлаа дүгнээд үзсэн ба. За ийшээ явах боломжгүй. Энд бол далаа бай. Эндээс Египт ирж байна. Бүх нөхцөл байдлаа дүгнж үзээд ямар ч боломжгүйгээ мэдснийхаа дараа тэд юу гэсэн бэ? Оршуулгын газар Египтэд байхгүй болоод эд биднийг аваад ирсэн юм уу? Маш тодорхойгоор шууд эцсийн хариултаа хэлж байгаа. Одоо бид үхэн тодорхой мэнэ гэдэг. Тэгэхээр энэ үед болохоор Мосе тэдэнд хэлэхдээ ард түмэнд бүү айцгаа бат зогсож эзний авралыг харцгаа. Бат зогсож эзний авралыг харцгаа гэж Мосе уриалдаг байна. Израильчууд яг энэ үед ч гэсэн үнэхээр хүнд байсан байна. Гэхдээ Бурхан яагаад эднийг Тэнгисийн хажууд гарцгүй газар болгоч вэ? Тэр Израильчуудын тэр олон хүмүүс хэн нэг нь энэ Тэнгисийг бид даваад гарна гэж хэнийг ч тооцоолоогүй. Мосеж тооцоолоогүй. За бидний амьдрал гарцгүй болох үед байлаа гэсэн Бурхан улаан Тэнгисийг хоёр дэш нь ярна гэдгээ Бурхан аль тооцоолсон байсан. Тэр тооцоолсон байсан болохоор тэднийг хаан буу гэсэн байна. Тэнгисийн хажууд буу гэсэн байна. А манайх яасан их дүнсгэр царайлтыг хичээлээ хийгээгүй багштай загнуулж байгаа үрчил. Дүнсгэр царайлтсан шүү дээ. За багш нь дүнгийн тавихгүй шүү. За тэгэхээр тэр нэг үгээр бол тооцоолоогүй байсан. Бурхны төлөвлөгөө бол эндээс шал өөр байсан. Бурхны төлөвлөгөө болохоор Израильчуудыг улаан тэнгисээр хуваагаад хоёр дэш нь гаргана гэдэг Бурхны төлөвлөгөө байсан. Тэгэхээр бидний амьдрал яг үүнтэй адилхан тооцоолоогүй юм гарцгүй мэд болсон зүйл байдаг. Сая тэгвэл та Бурханд итгэх юм бол сая түүний төлөвлөгөөнүүдийг үзэх боломжтой. За бүгдээр хараад цаашдаа тавья. Миний хувьд би Египтчүүдийн зүрхийг хатууруулахад Египтчүүд тэдний хойноос орно. Би Паран болон түүний бүх цэргүүд түүний тэргнүүл болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно. Эзэн үүнийг тооцоолсон байсан. Египтчүүдийг хааш нь авааж байгаа эзэн бүгдийг тооцоолсон байсан. За 21 дээр гэсэн ба Мосе гараа далаа дээгүүр сунхан эзэн шөнийн дурш дорны хүчил сархийг далайн усыг ухраас нь ус хуваагдаж хөөрэ газар гарва. Халелуя. Бидний итгэл бол энэ дээр тогтох нь аюул чухал. Бидний итгэл эзэн дээр тогтох юм бол бидний амьдрал боломжгүй зүйлүүд байсан ч гэсэн мөнхийн эзэн гарцтай байдаг. Шөнийн дурш дорны салхи хоёр тийш нь хуваасан байна. Израильчууд шөнийн дурш далайг гарсан. Тэгээд үүр сайхад эзэн Мосед далаа дээгүүр гараа сунгаж Египтчүүд болон тэдний цэргнүүд тэдний морин цэргүүдээр усыг буцаахтан гэв.
Үүний дараа Фараоны бүх цэргүүд буюу нэгч цэрэг амьдлцсангүй гэдэг. Бүгдээ хамгийн сүүлийн ишлэгийг хамтдаа уншъя. 14-р бүлгийн 31. Египтчүүдийн эсрэг эзний үйлдсэн агуу хүчийг Израильчууд хараад автдаг юм. Эзнээс минь эзэн болон түүний зарц Мосед итгэлгүй гэсэн юм. Египтээс гараад энд хүртлээр ард түмэн үнэхээр итгэлгүй байсан. Тэр олон гайхамшигуудыг үзчихсэн нэ тэд дандаа бурханд биш гайхамшигуудад итгээд байсан. Мосе очоод гайхамшиг хийхээр баярлал гайхамшиг зогсохоор өөрсдийнхөө хандаал байсан. Тэд ерөөсө бурханд биш гайхамшигт итгээдсэн. Эцэст нь яг энэ үед буюу 14-р бүлэг дээр Мосед итгэв болж байгаа. Эзэн болон Мосед итгэв гэж байна. Нэг баян хаан, нэг маш сайн хаан, танаа өвөө. За, би танаа өвөө гэдэг яг таны тухай ярих чинь. Танаа өвөөд нэг арал өглөө. Тэгээ өвөөд нь энэ арлыг өгөө. За, энэ арлыг сайн хамгаалж, арчилж өөрөө хэрэглэр гэдэг. Тэгсэн чи тэр өвөө нь тухайн арлыг хайхрамжгүй хинэггүй байсараад эцэст нь өөр хүмүүст арлыг алдчихдаг. Тэр арлыг алдсныхаа дараа нөгөө хүмүүс арал дээр байгаа өвөө болоо танаа гэр бүлийн бүх хүмүүсийг шоронд ийждэг. За энэ шоронд орсон бол өвөө болоод хамаатан дараа бид бүгдээр орчлоо гэсэн үг шүү. Тэгсэн чинь хаан үүнийг сонсонгуудаа өөрт нь өгсөн арлыг өөр хүн эзэлж аваад тэнд байгаа хүмүүсийн бүгдийг шоронд хийснийг хаан сонсонгуудаа очоод тололдоод дахин эргүүлж авдаг. Тэгээ эргүүлж авангуудаа хүүгээс асуудаг. Чи намайг дахгүй юу гэж хүүгээс асуудаг. Хүүг дахгүй байх уу гэж бодож идэг. За, эдэнэс сой та тэр хааны дахгүй эсвэл арал дээр үлдэх үү? Юу гэж бодож чинь ер нь дагыг гэж бодож чинь ер нь арал дээр өөдөө хамт үлдээ гэж бодож байна. За санаа зовлтгүй манайхаа. За хааны даг гэж санаа зовлтгүй. Бид нар өөрөөсөө бодлыг эргэцүүлж явах үедээ харилцан яран дотор бид юмыг авч үлддэг. Тийм болохоор бүгдээрээ бодлоо сайн эргэцүүлээ. За хааны дагах уу? За хааны дагах хүмүүс маань гараа өргөдөг. Өөдөө үлдэх хүмүүс маань гараа өргөдөг хэрэггүй шүү. Өөдөө үлдэх гэсэн хүмүүс маань. За өөдөө үлдэх хааны дагах гэсэн хүмүүс. За яагаад хааны дагах чинь? Хаан болохоор дагах чинь үү? Ахаад бас ямар нэг байдлаар олзлуулчихгүй тул дагах чинь үү? Тэгээ хаан хэлдэг хэрв чи намайг дагъя гэвэл би чамд газрын зураг өгнө. Энэ газрын зургийн дагуу чи явсараад миний очих ёстой газар очино гэдэг. Тэгээ миний газрын зураг бол энэ Библи. Би хааныг дагаж хэлсэн. Амен. Та бид бүгдээ хааныг дагаад өнөөдөр энэ сууж байгаа. Гэтэл хаан бидэнд газрын зураг өгөөд энэ газрын зургийн дагуу явах юм бол чи миний хүрэх ёстой газарт хүрнэ гэдэг. Та 7 хоногийн хэдэн өдөр газрын зураггүйгээр амьдардаг вэ? Бүтэн сайдар болохоор зарим хүмүүс газрын зургийг хэд хайдаг. Чи юу гэлээ? Хаашаа явах гэж байгаа билээ гэдэг. Тэр хавтуусаа бид 7 хоногийн дунд энэ эзний үг буюу газрын зурагтай хүн эзэн бидний амласан тэр газарт очих боломжтой. Бичээсээр ингэсэн байдаг. Хабакук номдэр харахтун бардам нэгний хувьд доорх сэтгэл нь зөв тус байдаг. Харин зөвхөн итгэлээр амьдардаг гэдэг. Израильчууд эзэнд итгээгүй байж байгаа яг энэ үед л итгэж эхэлсэн. Өнөөдөр энэ дэлхий дээр Израильчууд бие биед бид нар бүгд итгэл дотор Израилийн үндэстэн гот.
Бид нэг итгэлтэй, нэг эзэнтэй. Галаат номдэр ингэсэн байгаа. Учир нь та бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурхны хүүгүүд болсон юм аа гэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдэл цуглаанд итгэдэг. Би Есүс Христ дахин амьсанд итгэдэг. Гмийн төлөө өгсөнд итгэдэг. Бурхан энэ ертөнцийг бүтээсэн би итгэдэг. Амен. Амен. Өнөөдөр хамтдаа Лук номын 22 дугаар бүлгийн 32-ыг гаргажээ. Гэсэн чи итгэлчин сулдахгүй тулд би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж ах дүүсээ батжуул. Лук 22-ийн 32-ыг гаргав. Энд хэлэхдээ Есүс Христ Симоныг зоригжуулж байгаа. Гэсэн ч итгэлчин сулдахгүй тулд би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж ах дүүсээ батжуул гэхэд. Итгэлчин сулдахгүй тулд гэж байгаа. Бид итгэлийг сулдахгүй байх, өөрсдөө л харах хэмжээг авах хэрэгтэй. Есүс Христ энд маш тодорхой хэлдэг. Яг өмнөх ишлэгийн бүгдийг уншъя да. 31-ийг хамтдаа уншъя да. Улаан буута мэд шигшгийг сатан надаас зөвшөөрөл гуйсан гэж байгаа. Яагаад гэвэл бид Бурхны хүүхдүүд болохоор муу нэгэн хинээс зөвшөөрөл гуйж, зорхноос зөвшөөрөл гуйж гэсэн үг. Тэгээд эзэн биднийг сорихыг зөвшөөрдөг. Тэгээд соригдсныхаа дараа бид эзэн дотор итгэсэн хүмүүс нь түүнийг дагаад тунаад гардаг. Сорилт өөрөө итгэлээр баталгааждаг. Олон хүмүүс сорилт ихээр нөгөө итгэсэн итгээгүйхэн ялгааг жинхэнэ мэдэж эхэлдэг. Сатан зөвшөөрөл гуйсан гэж байгаа. Бид махан биеийн хүсэл ачааллын дагуу өөрөөсөө бас түүний дагуу явж сорилт нундаг. Үнэхээр Бурхан дотор байх үед сатан хурж зөвшөөрөл гуйж ийн гэсэн үг. Хэрэг Бурхан дотор байхгүй бол бид Бурханы хариулт дотор байхгүй биднийг муу нэгэн сорихтой маш энгийн байна. Тэр ахтуус өнөөдөр бид эзэнд итгэх итгэлээ баяжуулах ёстой. Өдөр бүр бид эзэнд итгэх итгэлээ баяжуулахгүй бол та нэг л өдөр хуурай болно. Тэгээд та хизээнээс хуурай болсноо ч мартцсан байна. Хизээнээс эзний өмнө яг жинхнээсээ ирдэг болсноо ч мартцсан байна. Яг л муу нэгэн таныг тийм хуурай байдал дотор чуулган дотор зүгээр л байж гэдэг. Бүтэн садрын заавал сүмд явах хэрэгтэй чи та хэрэг зүрх сэтгэл чинь заавал гэсэн ийм зүйл байх юм бол та аль хэдийн хуурай болж хэлж чинь гэсэн үг. Эзний өдрийг бид зүрх сэтгэлээсээ тэмүүлж ирэхгүй бол заавал буюу шахалтаар очиж байгаа нь бид хуурай болсны хэлбэл. Дотны найзтайгаа уулзах гээд үнэхээр цаг гаргаад ирж байгаа нэг хүн өөр. Нөгөөх нь уулзсан шүү гэсэн болохоор хүчлээд ирж байгаа нэг хүн өөр. Тэгэхээр үнэхээр Бурхны өдрийг та эзэн рүү тэмүүлсэн зүрхтэйгээр ирэх юм бол энэ бидний амьдрал үнцэнтэй. Галаат номдэр ингэсэн байдаг. Хинч Бурхны өмнө хуулиар зөвдөгдөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл зөвхөн хүн итгэлээр амьдрна гэдэг. Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бацаас эр хүн шиг бай. Хүчтэй байх гэж Галаат номдэр хэлсэн байдаг. Амен. Ахтусаа бид итгэлээр баяжуулах хэрэгтэй. Би үүнийг тав хүн үнээр ятгах чинь.
Энэ дэлхий дээр өдөр бүр биднийг шин зүйлүүд гарч иргэж, шин сонголтууд гарч иж, үзэх харах зүйлүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, нүд баясгаж, чиг сортоолгож янз янзын зүйлүүд болж байгаа. Энэ болгон дотор та бэлхэх болгондоо эзнээс холдож байгаагаа та өөрөө шалгаарай. Бид энэ магадгүй хэрэгтэй бөгөөд энэ үрчингийн номон дээр бид амьдралаа өдөрт хэдэн цагийг тавьж яах гэдгээ та үнэхээр шалгаарай. Ахтусаа би та бүхэнд үнэхээр ятгаж байна. Эзний үгийг бүгдээрээ шимдэж итгэлээ байнга баталгаажуулахгүй бол өдрөөс өдөрт итгэлийн хүмүүс олон бүдгэлж, олон цайрж тэд өөртөө хизэнээс бүдгэлцсэн гэж мэдэхгүй, хизэнээс хоригдсон гэж мэдэхгүй явж байгаа. Ром номын 3:30 дээр хөвч хөндүүлснийгч итгэлээр, хөвч хөндүүлээгүйч итгэлээр зүтгэх Бурхан бол үнэндээ ганц болоо гэдэг. Амен. Бүгдээр хамтдаа Дуулал номын 40-ийг хамтдаа уншаад өнөөдрийн эзний цагийг итгэл дотор эзнийг өөрийн итгэлээр болгож бардамнагчд эсвэл хуурмаг руу хазаагчд руу эргээгүй хүн ерөөлтөе. Хазаасан хүмүүс олон байгаа ахтусаа. Бардамнагч буюу өөрөөрөө чаддаг мэддэг гэж бардамсан хүмүүс бас олон байдаг. Ахтусаа өнөөдөр миний энд бас чадан ядан зогсож байгаа та бүхний итгэл дотор бат байгаарай гэж үнэхээр хүсэж байна. Итгэл бол харагдахгүй гэнэ бодит. Энэ дэлхий би автобусын дотор нэг залуудаа энэ дэлхийд бас хүний амьдралд хэмжээтэй зүйлүүд байдаг гэдэг тухай яриад Есүсийн тухай ярьжсэн. Тэгэхээр залуу би ямар ч байсан нэг сүмж болгоныг бол ер нь арай өөр гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ яг ингээд явах гэх нэг хүсэл төрдөг юм аа гэсэн. Эзнийг мэдээгүй хүмүүс хүсэл төрөхгүй байгаа нь маш энгийн зүйл. Харин эзнийг мэдсэн хэрнээ хүсэл төрөхгүй чуулган руу явахыг хүсдэг хүмүүс бүр тэндээс олох гэдэг. Өнөөдөр манай чуулган дотор гин байна. Хангалттай их гин байна. 7 хоногийн дотор хүн бүр өөрөөсөө хамтралаар явж байна. Тэгээд бид энэ гин дотроо та магадгүй бүү хөвлөрөө гэж би өнөөдөр хүсэж байгаа. Энэ гинтэйг бүү хөвлөрөө. Энэ гимээр дүүрэн хүмүүс Библиэлд байсан гэрнэ эргэж чадсан хүмүүс нь эзнийг харсан. Тийм болохоор бид энэ гим байгаа гэдгийг Библи өөрөө хэлдэг. Харин энэ гимтэйг бүү хөвлөрөө ах тусаа. Амен. Бид үнэхээр хөвлөрч болохгүй шүү. Бич таны өмнө бас нэгэн гимтэн зогсож байна. Гимтнэгээ ятгаал зогсож байна. Тэгэхээр автосаа бүгдээрээ 7 хоногийн дундор эзэн дотор өнөөдрийн энэ магадгүй сонсож байгаа зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө та бодороо. Бүтэн сайнаас бүтэн сайнны хооронд бид хэрхэн эзэн рүү ойртож байна. Энэ л бидний сүм чуулганд явж байгаа баталгаа. Бид бүтэн цай дээр ирдэг явдаг, бүтэн цай дээр ирдэг явдаг, бүтэн цай дээр ирдэг явдаг. Тэр дунд ирдэг явдаг л бол та метроны мөнгө чи харин уу? Тийм бүү байгаа хтас. Ром номын 14-ийн 1 дээр итгэлээр сул нэгнийг хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санаахын талаар бүү зарах хийдэг. Заахтусаа бидний донд итгэлээр сул нэгэн хүмүүс байгаа. Тийм болохоор тэдний бодол санаанд бүү зарах хий гэж эзэн ятгах чинь. Харин бүгдээрээ бие биенээ босгон байгуулахын төлөө, бие биенээ батжуулахын төлөө, бие биенээ ятгахын төлөө энэ цугларч байгаа шүү.
Өнөөдөр бидний энэ цуглуулсан нууц нь бол тэр шүү. Амен. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа эзний өмнө энэ ишлэгийг хамтдаа уншийе. Итгэлээр суулны нэр хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санаахын талаар бүү зарахыг. Ром 14-ийн 1 дээр байгаа. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг. Энэ ишлэр би та бүхний өнөөдрийн үгийн цагийг хамгаалмаар байна. Итгэл нь сонсохоос байдаг. Сонсох нь Христийн үгээр ирдэг. Тэгвэл хамтдаа талархан залбирая. Их эзэн минь, та биднийг аваа. Өнөхөр аваа таны өмнө бид нар зөв амьдралмаар аваа. Таны өмнө бид өнөхөр маггүй амьдралмаар аваа. Хийх чага зөвлийнхаа өмнө ч гэсэн таны өмнө залбираад хийдэг. Үйлдэж байгаа зөвлөлийн өмнө ч гэсэн таны өмнө мөтрийг гуйдаг. Бидний итгэл өнөхөр өөрөө үүсэн дээр төвлөрөхөөс илүү эзэн танд төвлөрмөр юм. Эзэн таны дотор өнөхөр хордож таны ариун нэрний төлөө, таны үнний төлөө, таны алдрын төлөө итгэл дотор өнөхөр бацсагсмаар юм. Бидний хоороо байх гэж, бидний бүлээн байх гэж энэ хэмжээнд явж байгаад болно гэж мөн баян ятгах чинь. Энэ хэцэл явж байгаа чи болно л гэдэг. Би таавал хин мөнийн шийдвэр таны ариун үгтэй ялган саргаж тэр бүхний дунд үнэхээр эзэн тань руу гараа сонгосон байна. Их эзэн минь. Их эзэн минь үнэхээр таны ариун үгээр таны үнэн үгийг аваа. Зөвхөн суулгаж таны дүүргэр аваа. Амен. Өнөөдрийн үгийн цаг хэмжээ танд аваа. Солдороо хүүгээ тавьхээр өөрийн алдар дотор ашиглаж байгаа үгийн эзэнд талархлыг өгч байна. Амен. Иесус эзэн талархъя. Би бол бичээсээ нэг